Занудрын нэрмж төсөв урлагийн музейд өнөөдөр Журааны ертөнцийн нээлттэй хэлээ. Нямхуугийн лавгсрын зураачийн уран баримтлалын үзэсгэлэнг үзэж сонирхоор олон хүмүүс ирсэн байлаа. Тэрбээр өөрийн гэсэн онцлогтой урлагийн нэгэн шинэ хэмнэлийг бүтээснээ өнөөдөр олонний өмнө дэлгэглээ. Би нэг 7 жилийн өмнө манай нохоотой шинэ нохоотой болоод тэр нохоо маань өөрөө их онцлог гоё биетэй булчинтай. Тэрийг нэг баримлаар санаандгүй барьцъя гэд бүр хорхоосчод бариад тэрнээс хойш тэгэл баримлаар орчихсон. Тийм төвхтэй. Энэ маш асар их ялгаатай юм байна л да. Баримл бол ер нь 3D бүх талаас нь хардаг. Тэрийг дандаа тооцож хийнэ. Зураг бол зөвхөн гоё харагдах талаас нь зурдаг. Тэгэхээр ялгаа нь бол асар их юм байл. Энэ хугацааны харьцангуй зарим нэг өдөр хийсэн юм байх шиг, зарим нь өчнөө сар хийсэн юм шиг. Тэгэхээр энэ хугацаан дээр бол хэлснээс одоо хүний хийсэн бүтээлийг бол ер нь яг хүн хэдэн жил хийсэн бэ гэж асуудаг юм байна л да. Ер нь болно те. Ямар тэгэхээр энэ ер нь хугацаа бол нэг харьцангуй зүйл юм байна. Өөрөөсөө нохооноос одоо үүдэлтэй тэгээд одоо энэ юу гэдэг санаа бол ерөөсөө хамгийн уран бүтээлч бол санаа байдаг тийм санаа бол ерөөсөө ингэ чөлөөтэй одоо зураг хуучин зурган дээр хүн их бодож зурж их зовж хийдэг гэсэн юм. Энд чинь ингээд зүгээр ерөөсөө бүх юм урсаал ороод ирж байгаа. Тэгээд хүн зөв зам дээр гарчхаар бүх юм амархан болчдөг. Энэ санаа манаа бол ерөөсөө ямар ч зовхон байхгүй. Тэгэхээр энэ илүү одоо хүний зүрхнээс гарч байгаа зүйл илүү одоо юу гэдэг үнэн одоо их амархан байд юм байл гэж би бол өөрөө бодоод байдیں۔ Хэлбэр хийц өнгөтрөхөөрөө ялгаарынхаа Журааны ертөнц үзэсгэлэн 7 дугаар сарын 4-ний хүртэл үзэгчдэд нээлттэй байна. Лавгсрынгийн баримтлалын ертөнцөөр аялснаар түүний ахуй болон сэтгэлийг мэдрэхээс гадна орчлонгийн бас өөр өнцгийг олж харах боломжтой юм. Энэ үзэсгэлэнд түүний бүтээсэн 40 гаруй бүтээл дэлгэжжээ.